2 амт орсон байна. Би яг сэлээс гэргүүл магадгүй ш. Өө яна. Ингээл аваач. Үүдэнд үржиж баачаал явсан бол. За тэгээд Дараа төрөл дөрвөн бос төрөх болтугай. Дахиад нуурга юм та. Байхгүй ч угаасаа л нуурга. Самцано онцон. Өдрийн эмчилгээр юу үзэх гэхээр цогцтой 90 жил хэрийн дадлагаараа богдуулын түргэний амдах жижиг битвхтэй амьтдын зүйлийн баялагийг судалсан байгаа. Тэгээд тэрхүү судалгаа маань хэрхэн бас яаж явагдсан талаар бичлэг дээр маань гарна. Тэгээд бүгдээрээ бичлэгээ үздэг. яг харгуун зөрлөг том харгуун том аа. Яг харгуунтай ямар нэг Солон хайлыг эхлүүлэх гээд одоо ингээд газар хүрээд ирсэн байна. За одоо яг юу хийх гэж байгаа гэлээ тэрийг ярина. За өнөөдөр бид гурав одоо судалгааныхаа эхний өдөр болох энэ өдөр Богдуулын Төрний ам гэдэг газар жижиг хөхтний одоо зүйлийн олон зайдал элбэгшлийг нь 3 өөр амьдрах орчны дагуу ингээд харьцуулж харах гэж байна. Тэгээ өнөөдөр бид нэр уулын хээрийн одоо энэ биотоп энэ амьдрах орчинд шермэн өрхнүүдээ суйрлуулж тавих гэж байна. За энэ шермэн өрх маань энэ байна. За тэгээд онгойлгоод за ингээд шермэн өрх маань монголоор бас амьд өргөч гэж ер нь нэрлэж байгаа. Амьтнаа амьдаар нь барих зорилготой гэсэн үг. За шермэн өрхөө энэ тарагдж байгаа энэ түгжээнд нь ингээд түгжээд өгнө. Энэ өгөөш буюу одоо холимог хуурга маягийн юм борцог, овёс, будаа, үүр тариа тэгээд хамгийн чухал болох үнэртүүлэх одоо энэ пинат батра ингээ холиод нухцсан байгаа энэ өгөөшөө дотор нь хийгээд за одоо суйрлуулахдаа болохоор айл болох ингээ газраа тэгшилж агаад тэгээд ингээд суйрлуулна. Тэгчээд өгөөшөө одоо энийг өгөөшөө нэрж үү. Өгөөшөө тэр цаана байгаа тавцан дээр нь ингээд тэр хацаанд байрлуулчингууд одоо ингээ хулгана ингээд тэр өгөөшийг үнэрлээд дотор нь орж ирээд тэгээд тэр тавцан дээр гიშгэх төдөд ингээд хаагдах тийм өрх байгаамаа. Тэгээд маргааш нь ч юм уу хэсэг хугацааны дараа шалгахад амтны энэ дотроо амьд байж ах зорилготой тийм өрх байна. Тэгээд бид нэр одоо нийт 13 шермэнтэй тэгээ 3 өөр амьдрах орчинд баг төрний амын жижиг мэрэгчийн одоо зүйлийн олон зайдал элбэгшлийг амьдрах орчны дагуу юм судалгааг нь өөрсдийнхөө төвшөнд хийх гэж оролдож байна. Зод ингээд тавьж эхлэх чинь. Энд дэр нэг чулуунууд байна. юм бол тэгвэл салхин юм хэмж тах болно шүү дээ. Тий. Одоо энэ айгуу салхитай орчин байгаа болохоор ингээд чулуугаар бас ингэж өгөхгүй бол. За. За тэгээд бид нэр 10 метрийн цаатай буюу 10 алхахаар дараач байна. Тэг ингээд 10 болоход дараагийнхаа газар байрлал. Тэг ингээд ширмэн хоорондын зайн 10 метр ингээд байх хэвээр. Тэр судалгаанд ашиглахдаа 10 метрийн зайтайгаар ширмэн боксуудаа ингээд тавьж байгаа. Цагт өдөрт нөхөд гурсаа эхнийхээ өдрийн судалгааныхаа хамгийн эхний байршил дээр ширмнүүдэд тавьчаад одоо буцаад суйрлуугаа явчихна. Өргөс орсон эргэл таммаар байна. Аби өгшөө. Одоо ерөөсөө энэ хурц хурж ирж ээж нь л өргөсөнд гаргаж өгөхгүй бол өөр хүн өргөсөнд гаргаж болох. Одоо тэнгуут энэ хуруу нь хавдаад бохир ороод одоо бүр амар болчихсон. Бодог мөнгө. 13 ширмэн чинь төвчөөсөн гэсэн. Тасан болоо. лоо ирчих. Тийм бэ. Эцэг юм би лов орчмоо. Йоо. Ямар л хийж вэ?
Одоо Итүүгэн би тэнгэр заяатгүй учраас одоо өнөөдөр бурхан багшны мэндэлсэн өдөр. Тэгээд энэ ловонг бисаа тэнгэрээс унгасан. Тэгээд ловон таваргад нэ. Шээ юу вэ? Бодоо тавар. Лоонтэй аа. Зян полигоны боксчд. Полигоны бокс. Цагт айгу зөөлхөн үзсэн шүү дээ би. Ингээл Тэгээ өглөөний 8:30 болж байна. Цогт харин тамир бид гурав өмсгсөн. Өчигдөр орой тавьсан ширнүүдээ бүгдийг шалгах гээд ирсэн байж байна. За харин тамир өвөш нь хэлж байна. Чиний бүх барай. Хараа. Чиний хийсэн гарын хоол ч одоо идэл өгөх нь шүү дээ. Хотлоо. Юу орсон бол энэ ингээд хаалган ингээд хаагдсан байх хэвээр. Эхний ээлжинд өглөөний шалгалтаар 12 ширэнд нэгэнч ороогүй байна. Оройны 8 цаг болж байна. Тэгээд цогт дээр өглөө шалгасан ширмнүүдээ дахиад шалгасан чинь ороогүй л байна. Энд ороогүй ч гэсэндээ энэ маань юу лээ? үр дүн. Өглөөний цагтл байна. 8:17 болж байна. Тэр ширмнүүдээ шалгах гэж хүрээд ирсэн байна. Тэгсэн чинь ингээд нэг ширм маань өмнө ингээд баастай. Тэгсэн энэ маань ингээд сая хаагдсан байлаа. Дотор нь ороогүй. Ягаад ч үүдэнд хурж баачаал явсан бол. Тэгээд бус ширмнүүд нь ерөөсөө бас ороогүй байна. Тэгээд өнөөдөр орой шалгаад байхгүй бол Нугруу байна да. Байхгүй ч угаасаа л нугруу. Байсан ч байгаагүй ч. Өнөөдөр 6 сарын 14-ний өглөө цагт дээр дээр хурж ирээд ингээ ширмнүүд ингээ хураагаад авчлаа. Тэгээд хамгийн сүүлийн шалгалт хийхэд орсон юм байсангүй. Тэгээд яг ер нь бол таамаглалын дагуу. Хэрэг уулын эрд ер нь нэг хамтаа орно гэж хүлээгээгүй. Тэгтээ яг би нэг амтаа орох гээд онц 2 амтаа орох гээд нэг бооцоо тавьчихсан. Тэгээ одоо би л илүү дөгч ах шиг байна. Тэгээд одоо ширмнүүдээр хураацсан байна. Одоо нугруу очиж тавина. За цогт дээр нуг дээр хурж ирээд 12 ширмнээ тавьчлаа. Тэгээд одоо энэ чинь нуг дээр 2 өдөр тавина. Тэгээ 2 өдөрт нийт 12 ширмэнд битээр ингээд таамаглаж байгаа хідэн одоо мэрэгч орох нэ гэд. Цогт болохоор 2 өдөрт 2 орно гэж таамагласан. Би болохоор 4 гэж хэлсэн байна. Тэгээ бооцсон юм. Сансандаа. За сансандаа. Гэнэ. Хурдлаа яагаад. Оо. За одоо дүүл нэг. Энэ бас зүгээр. Яагаад зүгээр хатдаг. Ууч чингүй.
Шингүүдэл. Тэр өглөөнийхөө шалгалтыг хийх гээд ирсэн чинь уул нь 3 нь хаагдсан байлаа. Наа чи гурлаа зүгээр л хаагдсан юм. 2 амт орсон байна. Юмээр тэсэнээс эргүүлж магадгүй ш. Зэ өнөөдөр 6 сарын 16-ны өглөө болж байна. Цогт дээр нуух тавьсан ширэн дээрээ хамгийн сүүлийн шалгалтаа хийж байна. Тэг өчтөр бол нэг ширэнд хулган орсон байсан. Яг зүйлийн тодорхойлог байна. Бичгээ болгож байгт. Жохо. Одоо тэгээд тодорхойлоод тэгээ одоо ямарсан сүүлийн шалгалтыг хийчихэд ойруугаар ширэнд шилжүүлэх гэж байна. За энэ нэг шир минь хаагдсан байна. Тэрхүү нарыг. За жоох жинтэй ш. Жинтэй. За тэр сүүл нь харагдаж байна. Усны хулган орж тээ. Хулганаа гаргаж ирж бодно. Бодож байгаа нь яаж вэ? Бодож байгаа нь нөгөө зүйлийн баялаг илгүүшил тооцохдоо дахин баригдсан амтныг оруулахгүйгээр яг анх удаага баригдж байгаа амтныхаа тоогоор нь гаргах болохоор дахин бодож нөгөө тэмдэг тавьчих. Хаач чуу алга болчихлоо шүү. Соёл гарч гүгөөгүй шүү. Ягс. Оо. Чи сайн авирд юм биш үү? Моожрол чаа. Чи. Энэ одоо 90 юм баг та. Тийм биш үү? 90 бодвол байна. За нэг удаа гээд тэмдэглээд өгье. Энэ өчигдөр баригдсанаас өөр бодвол байна. Сайн наад дахиж баригдвал таних. Хомсыг бодоод өгье. Тэтгэр. Хар хүмүүстэй юм шүү дээ. Айл хэдийн хараар будсан байсан. Өө яна тоо. За зургийг нэг хэлэх тах шиг авчих. Айгу од юм аа. 2 камераар л хвчилж. Кат. За ингээд шинжлэх ухааны золиос боллоо. Маань хэт. За тэгээд дараа төрөл дөвөн бож төрөх болтугай. Маань хэт. Оршуулчлаа. За энэ хүү алуурч юм шүү. Апаар нүдийг хоолойлоо. Yes. За траксакум официал тавьчих. За ингээд шинжлэх ухааны золиос болсон баярлаа. Баярлалаа. За санамсаргүй юм бол. За ингээд тэр ойроо орж ийн. Судалгааны сүүлийн талбай. Судалгааны сүүлчийн талбайраа орж ийн. За одоо орж ирлээ. Нилээ налуу уултай. Ингээд 7 сард байдаг л ингээд гүзэлцгийн хитингээл судалгаа хийх байсан байна.
тий. Өглөөнийхөө шагаллтыг хийх гэж зөвхөн ширэн өдөр хөрөд ирсэн байна. Тэгээд энэ ширэнд юм байна. Хүндээ шүү. За харах уу. За тал цохолго. Чирэглээ биш үү? Хулах нь Азийн хулгай юм шиг байна. Гэтэ айгу том юм аа тий. Харснаа. Өнөөдөр 6 сарын 19 болж байна. Тэгээд зөвхөн ой дээр хурж ирээд хамгийн сүүлийн газраас ширэмнүүдэд өнгөцөө хурааж дууслаа. Сэтгэл Төсөөснөөс жоохон бага баригдлаа. Сүүлийн газраасаа нэг 3-4-ийг ядахнаа барьчих болов гэсэн чинь нэг жирэх нэг Азийн болгоно л байлаа. Тэгээ одоо нийт нэг 5-6 бодвол одоо 3 амьдрах орчинд орсон байгаа. Тэрүүгээр үр дүн боловсруулж одоо хэрийн дадлынхаа тайлан болгох гэж л үзэндээ. Тиймэрхүү ямар тач ихтэй ингээд яг хэдий цөөхөн амтан барьсан ч гэсэн өөрхөө шалгаад ингээд чилрээ суух гоё юм аа. тэгээд маргааш тайлангаа хамгаалаад 21-ний өглөө буцна. Тэгээд оюутан цагийн хамгийн сүүлийн дадлага ингээд ерөнхий дуусч байна. Гоё л байлаа. Ялангуяа 3 дахь курсын дадлага бол их дурсамжтай, их сайхан болж өнгөрлөө. Одоо тэгээд яах вэ гэхгүй. Юусэн ч үгүй. Жохо сууж байгаа л уцаа да. Чийлэрч газрын харалтаа юу вэ ёо. Түрүүнээр шууны дуу бичиж авсан. 4-5 зүйлэн шуу. Хоорондоо ярьж байгаа юм шиг үү? Ийм л газар байна да, guys. Чидэл үсэн. Оо яа, манай ч яа. Ой. Явса. Ой. Ja. Загин нөө. Бөмбөг авчих. Зүвдөө. Шитчээч. Ой, зүвдөө.